Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр цугт харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 10-ны пүрэв гаргийн үдийн хачир нэвтрүүлэг хайрын түүхээр хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч Мөнхбат гэрлээ за найруулагчаар Гамболтын ангараг нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Туркийн төрүүлэгч их сургуулийн зөвлбөр эмнэлэг болох Медипол эмнэлэг за мөн Unitel үржигддэг датагаараа хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд 7 болгоны пүрэв гарагт үдийн хачир нэвтрүүлэг алдартай хүмүүсийн хайрын түүхийг танд хүргэдэг. За өнөөдөр бол бид Чарли Чаплины Хинц хайрын түүхийг ярьж өгнө. За энэ хайрын түүхийн ингээд анх энэ хайрын түүх буюу энэ хоёрын хайр дурлалын харилцаа ярьж хоорондоо холбогдож эхлэхэд тухайн үед бол удахгүй салнаа энэ хачин замбраагүй юм боллоо гэж хэвлэлүүдээр шуугч ийсэн. За энэ бол дууг киноны 90 үед мандаж авсан Чарли Чаплин за түүний дөрөвт эхнэр буюу одоо Хинз гэж хэлье та тий. Дөрөвт эхнэр буюу Хинз эхнэр Уна Онил гэж бүсгүй хоёрын хайрын түүхийг ярьж өгнө. За тэгээ Холливуд даяар энэ хайрын түүхийн үгүйсгээд шар хөвлүүд бүр хизээ мүдгүй саллаа гэдэг мэдээг нь цацах гээд за бараг л үг үсгээ ингээд өрчөд хүлээж байсан хайрын түүх хүмүүсийн хүлээлтийг эвдээд хамтдаа одоо нэр жүжигчнийг таалал төсөх хүртэл аз жаргалтай амьдарч бүр 8 хүүхдийн эцэг их болсон байдаг. За Холливудад энэ хоёр хүний хайрын түүхээр бүр кино хийдэг тухайч гэсэн мэрсэ яригдчихэд тэгээ Чаплиныг дэмжигчд амьдралынх нь цор ганц агуу хайрын тухай кино хийгдээсэ ч гэсэн хүлээлттэй бас байдаг юм байлээ. Тэгэхээр өнөөдөр хоорондоо 36 жилийн зөрүүтэй хосын хинцхэн хайрын түүхийг ярьж өгнө. За тэгэхээр Чарли Чаплин гэж хэн бэ? Энэдмийн жүжигчин, за киноны найруулагч, хөгжмийн зохиолч, продюсер, дуугүй киноны 90 үеийн гол төлөөлөгчдийн нэг Чарли Чаплин гэж ийм хүн байна. За энэ хүн бол ер нь бол Чарли Чаплины өндөр 165 гэж байгаа юм. За ер нь бол намхан жижигвтер биетэй хүн, Европ өндөр залуучуудын хажууд. Гэхдээ нөхөр бол залуудаа үнэхээр царайлаг гой залуу байсан гэж үздэг. Царайлаг тэгээд ер нь нэг юм яагаад ч юм уулцсан хүмүүсийг өөртөө татаад байдаг нэг ийм харийн сумтай, бусдыг татах чадвартай, ийм төрөлхийн байглаасаа нэг ийм авьяас чадвартай ийм хүн байж. Тийм ч учраас намхан Европ залуучуудаа харьцуулахад намхан ч гэсэн Чарли Чаплины хараас бол өстой өндөр нам өргөн бүдүүн ямар ч хүүхнүүд хөлөө уулчих гад нэлээд гүйдэг байсан. За өөрөө ч нэлээд хүүхэмсэг нөхөр байсан. Хүй манайхаа орж ирээд хардаа би нүг Чаплины нөгөө нэг ийм сахалтай ийм бадаа дүрээр нь л ингээл дандаа төсөөлөд энэ хүний чи бүр имиж болсон шүү дээ. Чи сахалгүйгээр нь харсаж хүй нэрээ үнэхээр супер царайлаг байсан бэ. Үнэхээр царайлаг залуу байсан. Хүй тийм байна. Үнэн байна. Үнэхээр царайлаг залуу байсан. Царайлагаас нь гадна ямар ч эмхтэй үнтэй уулзаад нөгөө эмхтэйчүүд ингээд татагдаад байдаг. Тийм нөхөр байсан. За өөрөө ч нэлээ хүүхэмсэг байсан. Энд тэнд Чарли Чаплиных гэж өөрөө хүлийн зөвшөөрөгдөөгүй ч гэсэн яригддаг. Одоо зээрэнцэг бөөрөнцөг гэдэг шиг ийм хүлийн зөвшөөрөөгүй хүүхдүүд чих гарч ирдэг юм байна. За кино урлагт 75 жил нөхөр зүтгэсэн. За бидний мэддгээр бол харин нэг ийм жижигхэн сахалтай тэгээд нэг ийм тэнмэл тий тэгсэн ирнэ бас мууга мэдгүй айгу джентльмен завтай тий тэгээд нэг ийм ургахаа өмдтэй нэг ийм тэнмэл хүн хүртлээ айгу тийм джентльмен зантай нэг ийм жижигхэн тэнмэл ирийн дүрийг бүтээдэг тий тэгээд нөхөр бол өөрөө бол мэт юм их ядуу хэцүү амьдрал донд өссөн. Аав нь баахгүй, аав нь ээжийг нь хаяад явцсан. Ээж нь санхүүгийн хувьд хүүхдүүдэд хичээж чадахгүй, үнэхээр хэцүү байсан. Тэгээ бүр ингээд хоёр ч удаа нөгөө нэг нийгмийн халамжийн газарт хүүхдүүдээ ингээд тижээж чадахгүй болохоор тэнд очиж хоололж одоо шелтер гэж хэлдэг заримдаа. Шелтер гэдэг нь гудамжны хүмүүс орж хончоод гараа явцдаг. Өглөөний цай уучаад тийм газар хүртэл хоёр удаа хүүхдүүдтэйгээ очиж исэн. За Чарльз Спенсер Чаплин Jr гэж бүтэн нэр нь 1889 оны 4 сарын 16-нд Лондонгийн өмнөд дүүрэгт төрсөн. За Чарлиг төрөхөд, Чаплиныг төрөхөд ээжээ хоёр нь гэрлээд 2 жил болж исэн ч төрснийхэн дараа 2 настад энэ хоёр салсан. Аав талаасаа бол цыган гаралтай бол ээж талаасаа англи гаралтай ийм хүмүүс. Тэгээд аав ээж хоёр нь хоёулаа ийм урлагийн номер үзүүлдэг хүмүүс байжээ. Ялангуяа аав нь бол маш сайн дуулдаг гэдгээр Лондонд их алдартай хүн байж. За Чаплины намтрыг яг бүр амьд ахуйд нь өөрөөс нь ингээд сонсож битсэн намтар судлаач Дэвид Робинсон гэдэг хүн байт юм байна. Тэгсэн тэр хүн өөрөө ингэж дурссан байдаг гинэ. Бүр ингээд үгээгүй ядуу хоосноос үлэмжийн баян болсон олон амжилтын түүхийг би сонсож байсан. Тэгэхдээ Чарли Чаплин шиг тийм хүнд хэцүү амьдралаас ингэж өксөж одоо юу гэдгийг алдартай баян болсон түүхүүл би мэдэхгүй ээ. Гэсэн. Тэгээд Чарли Чаплиныг 14 настай байхад нь ээжийнх нь
сэтгц мэдрэл жаахан муудаад тэгээд юу байсан юм байна. Бүр ингээд имлэгт хэвтгэсээр аргагүй болсон. Ингээд хүүхдүүдээ орхиод хоёр хүүгээ орхиод имлэгт хэвтцэн. Тэгээд харж хандах хүн байхгүй аавгүй байж байгаа. Тэгээд ингээд Чарли өөрийнхөө ахтайгаа хамт зүгээр л хоёулаа ингээд орхигдсон. Угаасаа ядуу амьдралтай байсан чи ээж нь аваачаад эмчилгээгүй. Тэгээд ээж нь болохоор тухайн үедээ нөгөө тэмбүү тусцсан байжгаад тэрийг эмчлүүлэхгүй байсаар байгаад. За ингээд дээрээс нэмээд нөгөө ядуу хоол тэжээл муутай байсан учраас хоол тэжээлийн дутагдал гэдэг ийм давхар онцтойгоор сэтгцэн ер нь нэлээд өөрчлөлттэй болсон юм байна. За. Тэгээд Чаплин ээжтэйгээ их нэгтэй төрсөн ахтайгаа хамт хоёулаа ингээд баг гудамжаар шахуу явна гэсэг явдаг гэсэн. Аавыгаа бараадаж очсон юм байна. Тэгсэн аав нь бол тухайд бүр найг баригч болсон байсан. Уул нь гоё дуулдаг гэсэн. Гэхдээ найг баригч болсон байсан. Тэгээ нөгөө аавтайгаа өсөөгүй учраас шал танихгүй нэг хүнийг л ааваа гэж очсон. Тэгээ нөгөөх нь аригч байсан болохоор нөгөө хүүгүүдийн чинь зоддог, загнадаг тий. Тэгээд нэг 2 жил шахуу тэр нэг юм аригчин аав гэж шилэхүү одоо юу гэдэг тэр үнийхээ хажууд байжгаад за ингээд нөхөр ер нь баг тэгээд аав хатар муухай хайрцаанаасаа болоод айдсан юм шиг. Тийм тэгээд гудамжинд ахтайгаа нийлээд ингээд нэг юм үзүүлбэр үзүүлдэг байжсэн чинь ахын зэрэгтэтгэд авчиж байгаа. За ингээд нөхөр бүр гав ганцаараа за ингээд гудамжинд үзүүлбэр үзүүлээд нэг юм өөрийгөө болгодог зүгээр л баг хоолны төлөө үзүүлбэр үзүүлдэг байжгаад тэгсэн театрын тэр үеийн театруудын одоо продюсерууд гадуур явж байгаад ингээд гудамжинд ингээд хүмүүс үзүүлбэрийг сонирхоод байгаа ийм хүмүүсийг очиж ажилд авдаг байж. Тэгээд Чарли Чаплиныг 19 нас хүрэхэд Английн театрын урлагийн том төлөөлөгч гэдэг Фред Камо гэдэг нөхөр энэ залуу авьяастай юм байна гэдэг. Ингээд өөрийнхөө багт аваад тэгээд Чаплиныг театартайгаа хамт Америк руу аваа явуулсан баг. За. Ингэж Чаплин Америкт хөл тавьсан, Америкт одоо үгтэй алдартай болох зам нь эхлэл нь ингэж гарсан гинэ. Ер нь бол өөрөө залуудаа үнэхээр царайлаг байсан. Тэгээд хүүхнүүдийг бол үнэхээр уяраадаг залуу гэж байна. Жохон юм яриад инээлгээл тэгээд хүүхнүүдтэй нэг хөлөө олчих гал гүгээ явчихдаг араас нь. Чарли гээл гүгээд байдаг гэсэн. За би Уна Анилийн таш намтрыг хүргэе. 1925 онд төрсэн Уна Чаплинаас бүр хамаагүй хожуу буюу 36 жилийн дараа хорвоод мэндэлсэн. 1925 оны 5 дугаар сарын 14-нд Британий одоо колон байсан Бермудад төрсэн бүсгүй жинхэнэ схетник гэр бүлээс гаралтай. За эцэг эх хоёр нь хоёулаа маш нэртэй зохиолчтойсэн учраас охиныгоо төрхийн өмнө ерөөсөө ингээд нэг юм төвлөрч үчих аятайхан газар очигээд за ингээд Умард Атлантын далаад байдаг Бермудад очиж суурьж байсан юм байна. За тэгээд аав хоёр нь хоёулаа өмнөх гэрэлтүүдээс ингээд хүүхэдтэй байснаас гадна Унагийн өмнө бас нэг хүү төрүүлсэн. Тэгэхээр Уна айлын 4 дэх хүүхэд гэж хэлж болох нь тийм үү. За Унагийн хүүхэднээс бол элбэг хангалуун, дээрээс нь ном зохиол, бичих цаас болон урлагийн хүрээллийнхний дунд бол өнгөрсөн. Тэгээд 4 настайд нь эцэг эхэн салсан ч Уна ээж дээрээ амьдрах. За тэгээд ер нь бол боломжтой гарвал бас Бермуд руу аав руугаа явдаг байсан. За тэгэхээр хүүхэд нас нь ер нь бол Бермуд болон Нью-Йорк хоёрын хооронд ингэж өнгөрсөн гэсэн үг. За ингээ 1940-өөс 1942 онд Уна Нью-Йорк хотын Берли сургуульд за 15-аас 17 настайдаа суралцсан юм байна л да. За ингээд тас гар үстэй, нүүр дүрэн нэмсгэлэлтэй, үнэхээр үзэсгэлэнтэй охин сургуулийнхаа хүүгүүдийн хайрыг татаа зогсохгүй ингээд бүр гэрэл зурагчдын анхаарлыг татдаг байсан заяа. Ингээ хичээлээ тараад гараад ирж штэ. Тэнгүүд ингээ гадаа нь яг нэг юм од гарч ирж байгаа юм шиг те. Ингээд гэрэл зурагчд цогцолцоо зургийг ингээд авах гэж зогсож идэг байсан. Харин залуугийн зургийг харсан чинь үнэхээр гоё яг ийм сонгодог Америк эмэгтэй байсан. Царайлаг гоё эмэгтэй нэг ийм том амтай нүүр дүр инээдэг. Яг гоё нэг ийм классик сонгодог Америк эмэгтэй байсан. Царайлаг гоё эмэгтэй байна. За тэгэхээр яасан бах нь тэр хэмжээний л одоо царайлагаараа алдартай охин байсан бахан штэ тий. За ямар сайндаа өөрөө насан туршаагүй байсан ч гэсэн Америкийн юм жүжигчин Карл Маркс гэдэг нэг юм өөрийнхөө үе тэнгийн өхрөн жилдээ бүсгүйтэй найзлаад шүний клубээр бас орж гардаг байсан. За тухайн үед бас 2 3 ч залуу солиод үерхэд үтцсэн тий. Ер нь эцэг гэх нь өөртөө ч гэсэндээ ийм бохем буюу тийм амьдралын нөгөө чөлөө тийм маягтай уран бүтээлчтэйсэн болохоор охин нь ч гэсэн амьдралд ер нь үеийн өгтө бодох юм бол хамаагүй эрт хүл тавьсан гэж ойлгож байна. За 1942 онд Унаг Манхэттенд нилээд алдартай байсан Сторк гэдэг ийм шүний клуб оны хамгийн үзэсгэлэнтэй охин гэж нэрлснээр царайлаг төрсэн Уна хүссэн хүсээгүй хэвлэл мэдээлэхний анхаарлын төвд ороод ирсэн. Ингээд хөөхөн царайлгийн хүмүүр хэлхээс гадна гэрэл зурагчд бүр амдж байгаа зургийг авч хэвлэж нийтлээд алдаршуулад байсан болохоор Уна жүжигчин болохоор бүр нэгэнд шийдээд ингээ Холливуудыг зоржээ. За хамтран айлгч яриад үргэлжлүүлэх үү. Улаанбаатарт 12 цаг 23 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар үржигддэг датаагаараа Unitel хамтран ажиллаж байна.
За Unitel-ийн бүх хэрэглэгч 4-р сарыг дуустал 6 ГБ ба за түүнээс дээш датагаар дансаа цэнэглээд датагаа 2-оор үржүүлж авах боломжтой гэсэн үг. Жишээ та харин 6 ГБ датагаар дансаа цэнэглээд 12 болгож болно. 50 ГБ-аар дата авах юм бол нөгөөдөг чи бүр шууд 100 болж үржигдэнэ. Тий, ингэх юм байна. Тэгэхээр датагаа үржүүлэн аваад дуртай зүйлдээ илүү их цагийг зарцуулаарай гэсэн байгаа. Unitel апп-аас авч болно. Эсвэл бас Tokyo апп-аас бас авчиж болно. За ер нь бол зүгээр нэгийн үнээр хоёрыг авч байгаа. Тэгээд эсвэл 50% офф болсон гэсэн үг юм байна шүү дээ. Тийм юм байна шүү дээ. Яста гоё юм байна. За. За ингээд та Unitel-ийн маань их энэ гоё юмда яаж хамрагдах вэ гэхээр нэг Unitel аппаасаа эсвэл Tokyo аппаасаа дата аваад тэгэл үржигдээд явчихна гэсэн үг шүү дээ, тийм байна. 4 сарын 31-нд дуустал гэж шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үржигддэг датагаараа Unitel хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр Charlie Chaplin-ы одоо дөрөвт гихнэр буюу Charlie Chaplin-ы баг амьдралынх нь сүүлд нь цор ганц хайр нь байсан гэдэг өөрөөс нь 36 дүү Она O'Neill гэж энэ бүсгүй хоёрын хайрын түүхийг ярьж байна. За танилцах үеийнх нь амьдрал аягүй сонин. Chaplin тухайн үедээ бол үнэхээр супер алдартай байсан, баян байсан уу гэвэл тийм байсан. Тэгсэн яг энэ одоо энэ бүсгүйтэй танилцах үед бол Chaplin ер нь хэцүү болсон байсан амьдралын хувьд. За 40-од онд Charlie Chaplin Америкт даяарт аль хэдийн алдартай болсон, үнэхээр супер болсон байсан. Бүр сүүлдээ бүр ингээд улс төрийн үзэл бодлоо өөрийнхөө кинонд шингээх хэмжээний ийм эрх мэдэлтэй мундаг том од болсон байсан. Тэгэнгუთ нөхөр 30-аад онд ер нь ингээд 1930-аад он гараад дэлхийн нийтээрээ нэг л нэг тийм сонин зэрэгжээл хаасайг улс орн болгон зэрэгжээл ингээд ирсэн. Тэгэнгуთ нөхөр ер нь баг зүн совин гороо ч юм уу да агуу дарангуулагч гэдэг одоо Гитлерийг илгэлсэн гэдэг шүү дээ. Гитлер шиг ийм сахалж үзсэн тий. Гэ чарлал яриад байдаг микрофоны өмнө. Агуу дарангуулагч гэдэг ийм улс төрийн сэдвтэй киногоо хийгээд за энэ киноноос болж маш их шүүмжлэл амссан. Гэхдээ энэ кино үнэхээр алдартай болсон. Тий. Тэгсэн нөхөр нөгөө энэ киноноос болоод шүүмжлүүлээд дээрэс нь хувийнх нь амьдрал ч гэсэн эхнэрээсээ салтсан, нэлээд ороо бусгаа тэрнээсээ болоод ер нь жоохон санхүүгөө хөвч гэсэн ер нь нэлээд хэцүү болсон байсан юм байна. Тэгээд энэ агуу дарангуулагч гэдэг кино маш их магтуулж ирсэн ч гэсэндээ мөнгө олсон ч гэсэндээ ер нь бол Америкчууд юу гэж хэлсэн гэхээр нэг мүү дуугүй киноны салбгансан жүжигчин гэж урлагийнхан дотор ер нь жоохон доош нийдэг үсэн юм байна. Нэг мүү дуугүй киноны салбартай одоо алиа салбартай тий нэг мүү алиа салбартай энэ том агуу улс төрийг ярина өөрийн улс төрийн үзэл бодлоо кинондоо хийнэ гэж юу байсан юм бэ? Гэж нэлээд шүүмжилсэн юм байна. За дээрэс нь нөхөр 14, 24, 36 гэдэг ингээд 3 удаа гэрлээд салцсан. Тий. За яг энэ үедээ болохоор хамтран тоглож исэн жүжигчин John Barry гэдэг ийм бүсгүйг хүүхдтэй болгоод хайцаан гэдэг баахан хэвлэлээр нүдүүлж исэн юм байна. Тэгээд 41-с 42 онд Charlie Chaplin энэ John Barry гэдэг бүсгүйтэй эхнэрээсээ гадуур харилцаа тогтоогоод тэгээд тэгсэн нөгөө эмэгтэй чинь Charlie Chaplin-аас бүр салхаа байгаад бүр сүулдэ бүр одоо юу гэдгийг сүулдэ бүр ингээд Charlie Chaplin-ыг бүр их нэртэй гэдгийг тоохгүйгээр шууд бүр ингэж орилж чарлаад салгаа болоод тэгэнгუთ Charlie Chaplin авчиад энэ хүнийг надад салгаад өгөөч гэгээд бүр цагдаа нар хүртэл нэг удаа авч явж ингэж энэ хүнд чи ойртож болохгүй. Нөгөө хүүхэн ингээд Charlie Chaplin-ийн араас бүр орилоод уйлаад гүгээд тэгсэн чинь нөгөө хүүхэн нь шарлахад би чамаас хүүхдтэй болсон. Чи хүүхдээ үгүйсгээд байна гэд Chaplin-ыг шүүхт өгсөн ба. Хүүдээ. За ингээд мууга мэдхгүй алиа салбартай байж улс төр ярьлаа. За дээрээс нь гэр бүлээсээ гадуур ингээд жүжигчин хүүхний жирэмсэн болгочоод хайчлаа. Бүр хүүхдээ хүртэл тоосонгүй гээд ингээд Chaplin ерөөс ингээд бүд байж болох бүх муу мухайг өөр дөрөө овоолоод ер нь хашир болвол жинхэнэ одоогийн хэлээр жинхэнэ бал болж исэн. Тий. Тэгсэн чи бүр сүулдэ энээс нь болоод холбооны мөрлөг товчооны одоо үүсгэн байгуулагчид ярьдаг амар одоо юу гэдэг том дарга нь J. Edgar Hoover гэж нөхөрөөд өгөхгүй. J. Edgar гэдэг Hoover гэдэг нөхөр болохоор бүр Chaplin-ийн эсрэг бүр албаар сөрөг мэдээлэл цацж исэн. Тий. Тэгээд ер нь бол яг сүбэ гэхээр наад бүсгүйгээ чинь Charlie Chaplin баг бэлгийн мөлжлөгт оруулсан юм биш үү дээ. Жүжигчин бүсгүй. Өөрөө алдартай продюсер байсан гэдэг. Ингээл Chaplin-ыг ерөөсөө байж болох бүх талаас нь юу яагаад буруутгаад нөхөр бол маш хэцүү сэтгэл зүйн хувьд, санхүүгийн хувьд, нийгэмдэр байгаа нэр нөлөөний хувьд ер нь болов нэлээд хэцүү болцсон байсан. Ийм үедээ энэ бүсгүүдэд танилцсан байт юм байна. Тэрнээс шиг ингээд их тийм гялал заал мөнгө олоод те ингээд од болоод байсан. Тийм гоё үедээ бол биш.
За ингээд нөгөө манай 17 настай уунаач Нью-Йоркото орхиод Лос Анжелесыг буюу Холливуудыг зорио ирсэн байгаа штэ тий. За тэнгууд мэдээж өөртөө төлөөлөгч буюу агент болоод кинонд олох нүкс арга самбаа хайж эхлэнэ тий. За царайлаг залуухан хөөрхөн бүсгүн агент болсон залууч одоо од болох нь тодорхой гэж итгээд шуутхан одоо нөгөө мандаж явсан амьд домог Чарли Чаплин дээр очиод за ингээд маш ирээдүйтэй бүсгүй байгаа тий. Ингээд та танилцаад ингээд кинонд тоглуулад өгөөч гэдэг санал тавьсан. Тэгээ Чаплин уулзахаар болсон. Ингээд уулзах өдрөө төлөөлөгч нь жүжигчин бүсгүйгээ Чаплины ажлын өрөөнд одоо оруулахад нэг навчин тамхи зууцсан тэгээ бүр байдгаар англи хүнсгөө зангидсан нилээн ууртаа царай гаргацсан одоо нөгөө өөрийнхөө тухай бичигдсэн хов живийг ингээд сонноос яг ингээд гарчглаа сууж байгаа Чаплин уунагийн инээмсэглийг хараад амнаас нь шууд ингээд навчин тамхи унгаас гэж аахгүй. Зууцсан байгаа штэ. Ам суларж ийн гэсэн чинь амаа ангааж ингэсэн үг штэ. Энэ ам дамжсан яриа биш шүү мөөги. Яг намтар дээр нь бичигдсэн байдаг үйл явдал шүү. Уунагийн инээмсэглийг хараад сонин дээр бичигдсэн тэр худал хуурмаг босромог мэдээлэл зүгээр шууд ингээд цонхоор гараал нисчих шиг өрөөнд уунаа бит хоёр л байгаа юм шиг санагцсан гэд бүр хожим нь өөрөө дурсан байдаг. Уунаач алдартай жүжигчин биширч явдаг хүнээ хараад одоо инээмсэглэхээс өөр юу ч хийж чадахгүй бараг л чихээ хүртэл инээмсэглээд за тэр өрөөнд ингээ яригдсан яриаг огт ойлгоогүй гэдэм байлээ. За нэг ясандаа ахмын насны ир сонирхдаг Унаагийн хувьд одоо өссөн цал бууралтаж яваа нам суусан нэр нөлөө эрх мэдлээс гадна нүмер нөлөгтэй Чаплиныг хараад шууд дурлсан гэдэг бол Чаплин залуухан царайлаг бүсгүй инээмсэглэлд анхны харцаар дурлсан. За манайд ч нөгөө нэг 40 гарсан ир 4 дарсан ат гэдэг үг гэдэг шүү дээ. Одоо том төлөөлсөн сууж штэ тий. Тэгвэл баруунд бол нас тогтсон ийм ирчүүдийг мөнгө үнэг гэж нэрлэдэг. Унаагийн хувьд Холливуудын мөнгө үнэгийг хараад одоо шууд дурлсан. Гэтэ яг энэ зураг нь байгаа заяа. Нээрнгээсээ юм гоё. Айгу надад энэ төр төрх нь амар таалагдсан. Ингээд үс нь яг гоё буурал болцсон заяа. Тэгээ нэг юм гоё айгу тийм дончтой ир хүн байгаа байхгүй юу? Нэг юм ханаас нь чарсан нэг юм гоё gentleman. Оо яг үнэ. Ийм ир хүн байгаа байхгүй. Тэгээд угаасаа нэг юм залуудаар царайлаг байсан хүн чинь нас яваад царай мото болно гэж байхгүй штэ. Тэр юм нь үлддэг байхгүй. Суур бол суур штэ тий. Тэгээ үнэхээр гоё их өтөлсөн юм бэлээ. За ингээд яг одоо өтлөгч явахтай 40 гаруй настай хүн л байгаа шүү дээ энэ чинь. За ингээд эхлээд мэдээж охиныг тоглуулах одоо кино яригдсан. Гэтэ энэ кинон хизээж хийгдэж дэлгэцэнд гараагүй. Оронд нь харин тэд биедээ ухаангуу дурлаад салж хагасгаа байсан. За гэхдээ Уунагийн талаас бол мэдээж найз нөхөд эцэг гэх нь шууд шүүмжлэн штэ. Юу яриад солиороод баг өөшгөө хүнтэй суух гээд байгаа ингээд татгалцсан. За өөшгөн ч бас юу аавшиг хүнтэй гэдэг юм уу те. За ийм үл зөвшөөрсөн байдалтай байсан. Тэгээ ягаад гэхээр Холливуд даяар Чаплиныг залуу охтод дуртай тэгээ бүр нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдгийг мэддэг байсан. Өмнөх эхнэрүүд нь л ихэд өөрөөс нь үе мултарсан буюу гэрлэх үедээ дандаа дөнгөж 16 17 настай бүсгүүчүүд байсны дээрээс нь нөгөө урдуураа улаан үлтийг гаргадаг гэдэг шиг залуухан охин л харуул дурлаад тавьчихдаг Чаплинтай орооцолтох нь нэр хүндэт нь сөргөөр нөлөөж одоо Холливудад гарч ирэх боломжийг нь үгүй хийн гэж харах хүмүүс маш олон байсан. Мэдээж хинч тэгж харна тий баг. Тийм амьдралд багасаа хүл тавьж бие дааж сурсан Уунаа бүгдийг өөрийнхөөрөө шийдэж Чаплинаас хизээд салахгүй гэдгээ бат хэлсэн бол Уунагийн гоо үзэсгэлэнгээс гадна хурц шийдэмгийн араншин нь номхон даруухан огттой уулзаж явсан Чаплины хувьд бол цоошин салхи байсан. Ер нь бол яг тэр нөгөө нэг ийм омглон те өөрийнхоороо бүр ингээд зүтгэж байгаа энэ шийдвэрт хүрж байгаа мөрж байгаа бүх юм л таалагдсан байна шүү дээ. Ер нь ийм шийдэмг эмхтэйчүүд маш цөөхөн байдаг гэдэг. Маш цөөхөн бай. Хаач ийм цөөхөн байдгийг гэсэн. Уунагийн аав зохиолч Южин Онил охиноо хөгшин жүжигчэнтэй суулгахгүй гэж нилээн зөрүүлээ. Тэгээ бүр эцэст нь эцэг үрийн холбоогоо үүр тасалсан гэдэг юм байлээ. Хөөхцөө. Ингээд хамаг амьтны чихээ дэлдэлгэж нүдийг бүлтгэлгсэн 36 настай одоо насны зөрүүтэй хурим 1943 оны 6 дугаар сарын 16-нд болсон. Тэгээд өмнөх хуримуучгээ нэг тийм сүржин даржин хийгээгүй ч Чаплин хуримныхаа талаар сэтгүүлчдэд би одоо л төгс хайрыг олсон тий амьдралдаа өмнөх гэрэлтүүдийнхээ үед ч гэсэн би ийм аз жаргалыг мэдэрч байгаагүй гэж ярьсан нь бичигтэн үлдсэн байдаг л да. За харин энэ гэрлэлтийн тухай сонсоод Уунадаа үргэж байгаа цэрэг татагдсан зохиол Жерм Саллинжер гэдэг нэг хүн нөхрөөд юм байл да. Лаг алдтаа зохиолч үгүй. Тинч бүр гүн зочролд ороод фронт дээр бүр амиа югүйтгэнгээ алдсан гэж байна. Хөөх тийм үү. Жером Саллинжер энэ Уунадаа үргэлжлэх байсан юм. Тэгээ зэрэгт яваад зэрэгт байхдаа сонсоод бүр баг амиа югүйтгэх гэж шахсан гэж байна. За. Йоо. За тэгсэн
За ингээд энэ хоёрын балсаар эхэлж байгаа гэрэлчлээ. За. Чаплин уунаг 18 нас хүрэхийг нь хүлээж аваад гэрэлцэх гэж байгаа. Тэгэхээр бүр насанд хүрээгүй байсан танилцахтаа. 17 байсан. Тийм. Тэгээд бүр ингээд хүлээж аваад яг 18 нас хүрээд яг өөрөө ингээд нэг насанд хүрсэн хүн болонгууд нь шууд гэрэлсэн. Тэгээд ер нь бол хормыг нь өстө зүгээр Холливуд даяар шүүмжлээд үгүйсгээд өстө бүр байж чадчихсан юм байна. Тэгэнгუთ нөхөр гэрэлтэд бүртгүүлэхдээ хариу олон хил амнаас залхаад айгаад студийнхээ нарийн бичиг бүсгүйг аваад тэгээд өөрийнх нь хамгийн сайназ Хари Крокер гэдэг ийм хоёрхан нөхрийг гэрчээр байлцуулж агаад тэгээд хурмаа гэрэлтэд бүртгүүлсэн юм байна. Тэгээд тухайн үед бол одооных шиг ийм сошиал медиа байгаагүй ч гэсэн шар сонирн болстой божигнуулж исэн. Тэгэнгუთ шар сонирны мэдээ бичдэг ийм мэдээний шар мэдээ бичдэг болонгийн эрхлэгч нар бол тухайн үед үнэхээр их мэдлэлтэй байж тэгэнгუთ ингээ нэг сонниостоо байнга нүдүүсээр угаад хариуг зүрхэнд нь орсон Чаплин нэлээд айгаад тэгээд хормынхаа яг нэг хурим хийгээд хормынхаа цөөхөн зургийг Лёля Парсонс гэдэг нэг ийм ховж хөөцөлдөг сэтгүүлчид өгөөд хэдхэн зураг өгөөд чи миний хормын талаар нэг юм аятайхан эерэг мэдээлэл бичээд өгөөч гэж бүр гуйсан. За. Тэгсэн ядж хахад ингээ нөгөө эхнэрээ араар нь тавьсан. За бүр Чаплинаар бүр ингээ донтоод өвчлцсэн нөгөө Джон Барри гэдэг нэг ийм жүжигчин бүсгүй байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө бүсгүүтэй нөгөө яг шүүхэд дид бужигнаад хоёр талтаасаа шүүхтэлцээд ингээд энэ Чаплин одоо юу гэдэг хүүхдээ тоохгүй байна. Хүүхдээ үгүйсгээд байна гэд. Тэгээд энэ шүүхийн хэрэг явдал болсноос 2-7 хоногийн дараа нэг хоригн болж байгаа юм л да. За. Тэгэнгუთ дахиад Америкт ирчихэж 2-7 хоногийн өмнө энэ нөхөр чинь шүүхтэр нэг хүүхнийг жирэмсэн болгоцсон л хэрүүл хийгээд байсан байж хэдий завандаа ингээд хормоо хийд юм бэ. Яасан арилцсан доктортой нөхөр. Тэгэж балбуулах нь угаасаа ойлгомжтой гэж мэдээд тэгээд аминдаа чааваас одоо юу гэдэг нь шар сонины одоо эрхлэгчийг чи ингээд миний зургийг тавьж агаад аятайхан нийтлэгчээд өгөөч ээ. Мэдээж сонин гүн. Тэг гисэн. За тэгээд ер нь бол яг ингээд юм олигтой яг хэр зэрэг бичүүлснийг нь бол мэдэхгүй. Гэхдээ яг амьдралынх нь энэ үед бол үнэхээр Чарли Чаплиныг өмнөх эхнэрүүдээс нь ч илүү Уна Онил гэж энэ дөрөвд эхнэр нь маш гоё халамжилж ирсэн учраас Чаплин ч гэсэн өөрөө тэгдэг юм байна. Яг ингээд нэг тийм гүн хөгшөн туяа яг ингээд туяа татаад үүр цайж байгаа юм шиг Уна Онилтэй гэрлэхэд надад амьдралд маань тийм гоё мэдрэмж байсан. Яг тэр үед надад ингээд нэг юм харанхуй дундуур явж байгаа юм шиг байсан. Уна Онилтэй гэрлээл одоо ингээ нэг юм үүр цайж байна миний амьдралд. Надад тийм гоё дулаахан дурсамж яг хормын үгээр мэдрэгдсэн гэж хэлсэн. Гоё зөөрлөлөө тий. Тэгээд өмнөх эхнэрээс нь төрсөн 3 дугаар Чарльз Чаплин гэдэг хүүн байгаа байхгүй. 3 өмнөх эхнэрээс төрсөн. Тэгсэн 3 дугаар Чарльз Чаплин гэдэг хүүн болохоор 4 дахь эхнэртэй нас чицүү. Одоо баг хойд ээжтэйгээ бас чицүү гэх юм уу тий. Аавынхаа 4 дахь эхнэртэй хүүн бүр яг нас чицүү. За 1925 онд нэг онд төрсөн. За. Тэгсэн тэр 3 дугаар Чарльз Чаплин гэдэг хүүн болохоор бүр ингэж аавынхаа 4 дахь эхнэрийн тухай буюу тэр одоо хойд ээж гэдэг тэр хүний дурсан ингэж дурсан. Ууна аавыг минь чин үннээсээ бичрэн шүтэж хайрладаг байсан. Өрөөнд маш олон хүн байхад Ууна ерөөсөө ингэж Унагийн харц ааваас огт салдаггүй. Аавыг л хайрлах гэж магадгүй баг аавд маань үйлчлэх гэж энэ хорвоод төрсөн хүн шиг л тийм сайн ихнэр байсан. Тэрийг нь бид нэр бүр яаж ч харлуулах гэд үгүйсгэж чадахгүй энэ бол үнэ гэж сайнаар дурссан байт юм бэлээ. Манай 10 жилийн ангийн охин Америк хүнтэй суугаад Америкт очсон байхгүй юу? Гэсэн чинь тэр хүнийх нь яг бид нар бол ах гэдгийг мэдчихлээсэн л да. Гэсэн чинь Америкт очиод тэр үед чи мэйлээр л харьцдаг байсан чинь би нэг интернет кафе ордог байсан шүү дээ. Тэгээд мэйлээр би бүр цочоод гэсэн чинь очисон чинь охин нь бид нартэй чицүү. Тэгээд 2 хүүхэдтэй. Тэгээд шууд нөхөр очиод эмээ болчихж байгаа байхгүй юу? Сонин амьдралын тохиолдод байна лээ. Тэгээ одоо тэгээд 2 хүүхэд гаргацсан. Тэгээд одоо 2005 онд гэрэлсэн. Тэрнээс хойш Америкт байгаа шүү дээ. Тэгэл ингээд гэрэлсэн. Хүний амьдралын төгс сонин. Харин тий. Тэгсэн энэ Уна Чаплинтай гэрэлснийхээ дараа өөрөө өгнөг нь Холливуд жүжигчин болох гээд очсон шүү дээ. Тэгэнгүүт шууд тэгсэн. Би чамайг хайрлаж халамжилнаа Чарли. Би жүжигчин болохгүй. Би гэрээцэгтэй болно гэсэн. Тэгэнгүүт нь Чаплин харамсаад чам шиг ийм гоё хошин шогийн гүн мэдрэмжтэй ийм хурц тод инээдмийн жүжигчин Холливудад хэрэгтэй гэд би чам туслая. Би продюсертэй найруулагчтай холбоод кино тоглуулж өгье гэсэн байна. Бүр хит удаа ятгсан. Эхнэрээ ингээд Холливудад жүжигчин болох гэд. Тэгсэн юу яасан?
үгүй би гэрээ эзэгтэй болноо. Тэг нөгөө өөрөө угаасаа ихнэр ийм шийдэмгий учраас би бол ятгаад дийлэхгүй мэн. Натаа гэрлэхтэй чи ийм шийдэмгий байсан угаасаа би энэ хүнийг ятгаад дийлэхгүй мэн гэх. Тэгээд нөхөр Чаплин сүулт нь миний хажууд карьер хөөх хүсэлтэй эмэгтэй биш. Гэр бүлээ гэсэн чин сэтгэлтэй эмэгтэй байгаа нь маш том азаа. Амьдралд минь тохиолдсон хамгийн том аз жаргал энэ байлаа гэж хожимд урссан гинэ. Ямар гоё юм бэ те. За Улаанбаатар хотод 12 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За манайх ер нь бол гадагшаага ингээд нэг явж эмчлүүлдэг. Тэгвэл гадагшаага явж эмчлүүлэх гэж байгаа бол энэ Медипол эмнэлэг болохоор Туркийн Стамбулд байрладаг хамгийн том хүчин чадал ихтэй их сургуулийн цогцлбор эмнэлэг юм байлээ. Тэгээд бүр GCI олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлтэй Туркийн эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэж байгаа шүү. За тэгэхээр Медипол эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хэлтгүүрийн баруун талд төв зам дагуу байрладаг. Ер нь бол голомтын нөө бизнес төвийн замын сар талд гэсэн үг шүү дээ. Одоо Улаанбаатар хэлтгүүр талдаа гэсэн үг. За тэгээд эднийх чинь бас нэг хаа газар очихоор айгүй төвхтөө нөө машин эсвэл болдгоо шүү дээ тий. За бас боломжийн машины зогсоолтой. За тэгээд эдний төлөөлөгчийн газар нь Монгол дэмжлэгдэх боломжгүй өвчтөе, оншин тодорхойгүй эсвэл гадаадад дэмжлүүлгийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн тохиромжтой сонголт. Жишээлбэл одоо анх удаа жишээлбэл ингээд Туркд очиод одоо нэг эмнэлэг судлах гад явлаа гэж бодоход хэцүү шүү дээ. Тэгэхээр чин онгоцны буудал дандаа л амар хол байдаг хотоосоо тийм ээ. Тэгэхээр үн төлбөргүй тээвэр үйлчлэгээр Стамбулын онгоцны буудлаас тосох, за эмнэлэг болон байрлах газарт нь хүргэх, буцах үед нь бас өдөх үйлчлэгээ үзүүлчихэж байгаа. За дээрэс нь нөгөө энэ хүний чинь өвчтнөө эмнэлэгтэй хэвтүүл чинь нөгөө нэг хамт авч очисон ар гэрийнх нь яах вүлээ гэд бас нэг асуудал үүсдэг дээ. За тэгэхээр зочид буудал захиалах, түрээслэх байр болгохтоноос дэмжлэг үзүүлж өгч байгаа. За тэгээд Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас одоо удахгүй нислэгийн хөнгөлтөө билет захиалах боломжтой болох юм байлээ. За Турк руу бол бид нар 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог штэ. Тэгэхээр магадгүй тэр хүний эмчилгээ нь одоо хэр удах юм тий? Магадгүй 30 хоногоос дээш болчих юм бол хугацаагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээс нь урилга гаргаад визний ажлыг нь бол бас 2-3 хоногт гаргуулах боломжтой байгаа. За тэгээд дээрэс нь нэмээд танд мэрэгжлийн орчуулагч гаргаж өгнө. Яг үнэ. Тийм чинь нэг зүгээр л турк хэлтэй хүн биш. Яг анагаахын мэрэгжлийн орчуулагч байхгүй бол ирч зарим нь ойлгохгүй гэж. Тийм мэрэгжлийн. Тийм болохоор яг мэрэгжлийн орчуулагч эднийг танд гаргаж өгөх юм байлээ. Тий тэгээд магадгүй та эмчилгээгээ хийчихэд тэгээд Монголдо ирээд дахиж Турк руу явах шаардлагагүйгээр нөгөө нэг онлайнаар эмчтэй ингээд зөвлөгөө өгöd аваад ажиж болох юм байна. Эсвэл яг ингээд эднийх рүү оншоо өгчих юм бол Турк руу нь явуулаад нөгөөдөл нь нэмээд Монголдо байхдаа та ийм шинжилгээ хийгээдгээ гээд онлайнаар бас оншийн эмчнэр үзээд за тэдэн төгөр гарах нь байна, тим эмчилгээ хийх нь байна, эсвэл эмчилэгдэж болох юм байна гэдгийг Монголд байхдаа та эндээс онлайнаар мэдээлэл авчиж болно гэсэн. Зүгээр нэг хар ярианы хэлтэй одоо манай хамаатны хүн байгаа санаа зовлтгүй гэдэг. Тэр хүн бол одоо яг тэр ангаах ухааны хиллэг тий хэцүү штэ ер нь бол тий. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 19 за 77 28 40 49 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд Medipol CSG Women гэж салахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн нэрвүүлэгч сургуулийн цогцлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хайрын түүхээрээ үргэлжлэн хурж байна. Өнөөдөр мөгийгээр одоо Чаплины хайрын түүхийг ярьж байгаа. За ингээд одоо манай найруулагч үзүүлэх бах тэр нөгөө ихнэрдэн жицөөгээд байгаа ууган хүү 3 дугаар Чарльз Чаплин болно. Ууна Чаплин 2 дөрөв хүүхдийн хамт нистэй гой зураг байгаа заяа. За Ууна үнэхээр ч гэрээ эзэгтэйхээ үүргийг супер биелүүлсэн. Тэгээ өөр хүүхдээ өсгөн нөхрөө халамжлах бүр тийм нэг одон төрцөн гэж ярьдаг шүү дээ тий. Ийм эмэгтэй гэмээр байсан. Тэгээ гэрлэлтээсээ хойш одоо нөгөө эн чинь бас насан туршаагүй байхдаа л тий баар цэнгэний газар мадраа яваад байдаг байсан. Тэр шоу цэнгэний амьдрал нөгөө нэг Холливуудын од болох хүсмөслөө бүрэн хаяад тий хамтын амьдралынхаа эхний 9 жилийг Beverly Hills дэх гэртээ өстө олны нүдэнд гарахгүй нам гүмхээ өнгөрүүлээд 8 хүүхдийнхаа 4-ийг нь төрүүлжээ. За хожим 1952 онд олонний өмнө нэг гарахт нь сэтгүүлч хувийн амьдралынх нь тухай асуухад эр нөхрийнхөө ар таалыг батаатгаж нам гүм амьдарч байгаадаа баяртай байгаа гэдэг ийм даруухан хариултыг өгчээсэн. За Чаплин ч энэ гэрлэлтийнхаа дараа нөгөө нэг бабник чинь залуу чинь юу хүүхэн шуухан эргүүлдгээ бүр болсон гэж намдар дээр бичсэн байна лээ. За үнэн эсхийг нь одоо хажууд нь байгаагүй болохоор мэдгүй ч гэсэн магадгүй унаатай учирснаар нөгөө хүний хор гарна гэж байдаг шүү дээ тий. За одоо болъё доо гэх тий. Тэгээ амьдралын тийм нэг зарим дими зугаа цэнгэнээс татгалцсан ч байж бас болох юм. За Чарли ч киноны ажлаа өргөжлүүлэн хийж Ууна гэр орноо бат авч яваад хожмын амьдрал нь ямар нэг асуудал зовлон бэрхшээлгүй өнгөрсөн гэдэг. Тэгээд ёстой нөгөө нэг ажлаа тараад гэрлүүгээ өглөө ажил руугаа ярах одоо амар ад жаргалтай гэж ярьдаг шүү дээ тий. Ажлаа тараад ерөөсө гэрлүүгээ ерөөсө
ингээл яарч хардаг тий. Тэгээ ажлынхаа талаар их нэртэйгээ байнга зөвлөлддөг. Бүр саналыг нь асуухгүйгээр шийдвэр гаргадаг байсан нь өөрөө бас намтар дээр бичсэн байдаг. За ингээд 1950-ад он гарснаар Чаплиныг бас коммунизмыг өөгшүүлэгч, дэмжигч гэж буруутгах хандлага бүр гаарад холбооны мөрдөд товчоо өдөр шөнөгүй мөрдөөд ингээд маш их түүг болоод байсан учраас Америкаас бүр мөс нүүсэн байдаг. Тэгээ эр нөхрөө дагаад уунаач бүр Америк иргэншлээсээ татгалзаад ингээд Британий иргэн болсон. Ингээд хосууд Швейцар руу нөөж тэндээ сууршаад дахин 4 хүүхэдтэй болж нийтдээ 8 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Ер нь бол энэ гэрлэлт үнэхээр Холливуудын буюу хүмүүсийн хүлээлтийг эвдсэн үгүй эвдсэн. Тий удахгүй сална л гэж бодож. Ер нь л Чаплины дараагийн нэг бас нэг одоо юу гэдэмтэй бас нэг залуухан охин байна л гэж бодож ирсэн. 36 насны зүрүүтэй ийм хос тэгсэн ер нь бол эсэргээрээ бүр энэ хоёр насан туршдаа хамт амьдэрсэн. Хожим 72 онд Чарли Чаплин одоо ингээд Америкаас нүгөө явчлаа шүү дээ. Тэгээд Чаплин ер нь бол ингээд нөгөө нэг дахиж буцаж Америк руу очиагүй. Улс төрөө явж гисэн билээ хавчигддаг байсан юм байна. Тэгээд 72 онд Чарли Чаплин хүндэтгэлийн Оскар авахаар Америкт нэг л удаа эргэж очсон. За тэр бичлэг нь хүртэл YouTube-д байдаг. Маш их баярлаад ингээд нүдэнд нулимс цэлгэнж байгаа ийм бичлэг байдаг. Тэгээд Британдаа бол яг кино уран бүтээлээ үргэлжлүүлээд тойрвж исэн Чарли Чаплин 67 онд 78 настайдаа Хонконгоос ирсэн Гүнгийн Авхай гэдэг нэртэй кинонд тухайн үеийнхэн эд мандж исэн одууд болох алдарт загалмаас эцгийн нөгөө загалмаас эцэг тоглолдог Марлон Брандо тэгээ Софи Лорен. Вау. За энэ хоёр супер одтой хамтарч тоглосон энэ кино түүний сүүлийн кино хамгийн сүүл тоглосон кино. Тэгээд 75 онд Их Британийн хатан хаан 2 дугаар Элизабет Чарли Чаплины кино урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлээд Хүлэгбаатар буюу Sir гэдэг ийм цол шагнасан. За манайхан бол заримдаа зургатаар хардаг ингээд сүгдэж жоод хатааны өмсөгдөж жоод том сэлмээр ингээд мөрөн дээр яг ингэнгууд эн чи язгууртан болчих гэсэн үг. Тийм. Энэ ингэсэн байна нөгөө яг чиний сая ингээд дурдаад өнгөрсөн чи отгон сайхан бичсэн байна. Америкчууд хавчаад хөөгцний дараа нь урилга явуулж Оскарын тайзан дээр гарахад бараг 20 минут орчим алга тайлсан байдаг гинэ. Америкчууд нь ч гэсэн өөрсдөө маш хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна шүү дээ. Өөрөө ч гэсэн маш их баярлсан. Тэр бичлэг интернетээр байдаг юм байлээ. Тэгээд Чарли Чаплин хатан хаанаасаа ингээд Sir буюу ингээд язгууртан хэрэгэмтэй болоод энийг нь дагаад эхнэр нь шууд леди буюу ахайтан болт юм байна. Яг үнэн. Тэгээд бас дахиад цолтой болчихд юм байна. Тэгээ ер нь бол амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэ хоёр аз жаргалтай өнгөрүүлсэн. Хүүхдүүд нь бүгд урлагийн хүмүүс болсон. За өнөөдөр Чарли Чаплины зээ охин Уна Чаплин гэж бүсгүй Холливуудад бол кинонуудад ид тоглож байгаа. Нэг сая нэг хар устэй охин байсан уу, хүүхэн байсан уу? Тийм баха. Тийм бах. Ямар ч байсан. Тэгээд ер нь бол босод хүүхдүүд нь ер нь л ингээл дандаа л урлагийн ажил хийж байгаа. 8 хүүхдүүд нь урлагийн ажил төрөл хийж байгаа юм байна. Тэгээд Чарли Чаплин 1977 онд 88 наснда унтж байгаа тэгээд нас орсон байт юм байна лээ. Харин Уна Онил эхнэр нь нөхрөөсөө хойш 14 жил гэртээ ганцаараа амьдарч хагаад 91 онд 66 наснда Швейцарт нас орсон. Тэгээд дөрөв нь бол эхнэр нь болох энэ Уна Онил амьдралынхаа туршид өдрийн тэмдэглэл хөтэлдэг байсан. Тэгэхдээ намайг нас орангууд энэ өдрийн тэмдэглэлийг минь устгаарай. Хүмүүст уншуулахгүй, ил гаргахгүй, хэвлэл гаргахгүй шүү гэж гэрээсэлсэн байт юм байна лээ. Тэгэхээр ингээд Уна Онилийн тэр амьдралынхаа туршид хөтэлсэн өдрийн тэмдэглэл гараагүй. Одоо манай найруулагч өгөх бах одоо Чаплины хамгийн сүүлийн одоо зураг гинэ гэрэл зураг гээд тэгээ ингээ бүр нэг ингээ бүгдийн өсөө өвгөн болцсон. Тэгээд төрлөг тэрэгэн дээр ингээд сулгацсан. Тэгээд эхнэр нь түрээ явж байгаа байхгүй юу? Тийм зураг байсан. Тэгээ бас хамгийн Чаплины хамгийн алдартай загтал нь би бол одоо бодохдоо яг энэ охин энэ чинь аватар тоглосон юм байна шүү дээ. Охин нь энэ охиндоо бичсэн бах нөгөө Чаплины охиндоо бичсэн загтал гээд маш алдартай загтлыг үдийн ачраар уншиж өгчээсэн. Тийм шүү дээ. Энэ хардаа ийм хөгшөө өвгөн болсон юм байна шүү дээ. Тэгээд энэ хүртэл нь тэгээ бас хамт амьдраад 8 хүүхэд гаргана гэдэг бол гэхдээ 36 насны зүрх нэгтгэхдээ ингэ бодгоор нэрээ үнэхээр яг юм чин сэтгэлийн гал халуун хайр дурлалд бол насмаас түүч хамаагүй юм байна уу тий. Тэр сая бас ингээд нөгөө хин радио цолбон тэгээ өгцсөн ба шүү дээ. Одоо ер нь бол одоо хүмүүс нэг учиргүй хайр дурлал морлол гэж суух юм уу? Явандаа ер нэрээ насны зүрх мөрөөж хамаагүй болно доо гэд. Хайр дурлал бол байдгаараа байна шүү дээ. Одоо хүн байгаа юм чи байх байх шүү дээ. Хайр дурлал бол хүн төрлөختний мөнхийн чин юм сэтгэвчтэй юу байхгүй болно гэж байхгүй бах уу? Яг заримдаа soul mate гэж ойлголт яг үнэхээр байдаг гэдэг байхгүй. Soul зүгээр ингээд цаанаасаа яг ингээд учрах ёстой. 8 хүүхдийн дунд нь өвөө нэм шиг сууж байна шүү дээ.
Аа. Тэгээд бас тий 40 гарсан хойно 8 хүүхдийн гэдэг чинь маа сайн мундаг байна тий. Оо тий. Тэгээ харин Chaplin-ыг ер нь бол нөгөө нэг батлагдаагүй их сурвалжаар бол Chaplin-ыг үнэхээр одоо юу гэдэг юм бэ? Лаг яг тэр нөгөө нэг чадвартаа бол үнэхээр лаг чадварлаг байсан гэж тэрнээс нь болоод хүүхнүүд татагддаг гэдэг. А зүгээр сүүлд намтар дээр бол Chaplin үнэхээр бүсгүүчүүдийг үнэхээр татдаг. Өөрөөсөө дандаа өндөр бүсгүүчүүдтэй уулздаг байсан. Тий. Тэгээд ингээд Chaplin-тай уулзахад царайлаг байсан. Царайлгаас нь гадна ингээд эмхтэй хүнийг зүгнээд жоохон юм яриад тэгэл өөртөө дурлуулцдаг. Тим харизмтай ийм лаг ир хүн байсан гэж үздэг юм байна. Одоо нэрээ ингээд хүүхдүүдэд тэрч жоохон хүүхдүүдэд харин өвөн юм шиг нэг цал буурлаад гото дунд нь сууж байгаа өстэй тий. За үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 10-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг хайрын түүхээрээ эрхэм сонсогч танд шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг, Медипол эмнэлэг, за мөн Unitel өрчигддэг датагаар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын эмчилгээ